Тий, за ингээд юм болж идэ. Lab session хэд их дугаар вэ? 6 дахь дугаар болж байна. Өөрийнхөө газараас ингээ өөрөө үнгүй юм хоолоод идэх чинь гоё юм байна. Зардал гарч байгаа зэрэг мэддэг юм мэддэг юм. Тэгээд энэхүү зардлыг хөөрлж байгаа манай юм болж идэ Lab session-ы цор ганц спонсор баярлалаа Азмарк хатаунда. Манай хоолны дугаарыг мөн спонсорлж байгаа. Төгөдөө баярлалаа. Цор ганц үнэнч спонсор шүү дээ. За хэр вэ? Халуун байна. Гэтэ эдний бас дажгүй бас кондишн тавьсан дажгүй юм шүү. Сайшрал. 16 гарц манацсараа. Үлээлгээл гэж юм шиг л байсан. За борлол дээр байна. Хүүхдээ маягийн бэлэг хэр борлолоо. Ах вэ? Амьдрах гал яадаг. эдийн засаг хэцүү шүү дээ монголчууд. Энэс дараа өснийхээ химиг гартал бараа зөөсөн юм шиг. Хүнс гадаа халуун байна. За одоо тэгэл өнөөдөр ямар хоол идэх гэж бодож. Ядарч гин үү? Ядарч гин мөстөө усмус юу тийм жоохон хүүтэн янз бүрийн хоол байна. Монголчууд түүхэндээ тийм хүүтэн хоол идэж байгаа юм. За өнөөдрийн маань дугаарт бид бүхэн шин шүл. Юу? Шин шүл. Халуун шүл үү? Шин шүл. Гадаа шатаж өгөх гэж байгаа халуун багын чи халуун шүл. Тийм мөн найзгаа үнэхээр бас ядарч өгөх гэж байгаа. Нэрийн халуун шүл өгөх. Манай таваар зөөгөөд гэж бодоод. За ашиг нэрийн. Өөр хоол. Хоёр сонголт. Шин шүл гэж байна. Шин шүл юу гэж 500 идэх юм уу? Шүл уух. 500 шүл. Шүл уухгүй. Нөгөө талд нь эрүүл шүл гэж. Салдэрд хоёлаа халуун шүл юм уу? Амар гоё. Ядаргаа дахиад юм. Мектэй амт юм. Гадаа 20 30 градус халуун байж байгаа чи шүл уух гэж. Насан чинь тааруулж хоолоо сонголоо. Зохион байгуулалтанд тааруул дууллаа гэдэг. Тойг мөгний шүл байхгүй. Тойгны шүлээ ууцсан шүү дээ гомонтой. Гүрэлтэй. За ингээ хоол авъя. За юу вэ? Цус байна. Гүзээ байна. Нараа ирийн цус байна. 5 цулын. 5 цулын шүл байна. Илэг байна, бөөр байна. За хэдэн төгрөг юм бэ? Шин шүл 21800. Сайхан хоньны цоо шин. Шин шүл энэ. Наа чин эрүүл шүл. Оо за эрүүл шүл. 24800. Гунчиртай, оргоо дахиатай, ногоотой. Ямар байна? Амч юу? Яр. За энийг бол одоо надад хүмүүс яриултгүй мэдж байгаа хөө. Аасын хараа бичгэн хуухтай сүүл хийцэн байна. Яг танаа бүх хоолнууд ч амар тосөөгдсөн шүү дээ. Энэ бол айтайхан ёстой жинкэнгээс дахианы шүлчд ямар юу авах вэ те. Оо энэ цагаан гаа шиг нэг сони амд ордорс юу вэ? Амт нь юу вэ? Наш нэг бууцаа юу цаа? Цагаан гаа юм. Хүнчир. Хүнчир нэ. Ингээ чухмал нэг иймэрхүү цагаан гаа юм байна л та. Цагаан гар хул юм байт юм. Хүнчир гэж. Таанд одоо хүмүүс гита мета байна. Байна. Хаа. Хүмүүс гэдэг адууны алга махны нийлүүлээд хүй 7 худаг гэж зоош гарч шүү дээ. Хүй 7-д явж идэг амттыг халаад зоош хийцэн. Адууны мах ингээд зарим хүмүүс ингээд сэрүүн чанартай мах. Юу одоо хүүтнэр нийтгий хаалаж малахгүй. Тэгснээ зарим хүмүүс болоход их муухай өмхийн үнэртэй гэдэг янз янзаар ярьдیں۔ Энэ болохоор харин тийм хүмүүс ямар ч үстэй байхгүй. Өөрөө айгүй хос үнэртэй амттай мах учраас. Адууны мах уу? Тийм шин одоо энэ даанч үнэртэйгүй байл та нүд. Чи адуу иддэггүй юм дээ шүү. Гэртээ. Хүмүүс гэдэг айдаг. Танаахан бүгд иддэггүй. Айгуугаа адууны алаг хавирга чанаад идэн алаг хавиргаар хийсэн каз идэн. Ангаш. Одоо тэгээд ингэж байна. Нөгөө 5 зулын шүл шин шүл ингээд 5 зулын ингээд хийхээр амар их үнэр танартай одоо энэ орон тойрон сууж байгаа хүмүүс муухай хүмүүс тийм байхгүй. Ямар ч өмнө чанар байхгүй. Зүгээр аюугаа амтаа. Жирлэг гой цэвэрлэгсэн 5 зулаар. Энэ сармис мармистай юм байна. Гой гоостай. Жоохон ханаа том уу шартай хүмүүс их зүгээр. Ханаа том уу жоохон тусгаж байгаа. Би цаа жоо бүгд баяраар гэж байгаа амт юм да. Бүгд баяраар баахан бэлэг зөөгөөд ядрлаа ухлаа атлаа гэдэг харж одоо ингэ шүл өстэй юм болгож. Чи энэ одоо идэхтэй би ядарсан гол шалтгаан чи манайхаа ерөөсөө ингээд нөгөө аавна гэж байгаа яг сүүлийн 7 хоногт бол ингээд ерөөсөө. Тэгэл бүгдээрээ зоолуулж аваа те. Тэгэл ерөөсөө хүргээд гэл. Тэгэл түгжир чи ямар байгуулж анзаарсан байл одоо сүүлийн хэдэн 7. эндэгтэй. Яг нэг тийм тулгаж байгаа л ерөөсөө. Сүүлийн 5 хоног яг ингээд морь нохоо мэтэл нэгч шүү дээ ерөөсөө. 3-ыг авсан ч тэр 5-ыг авсан заваараа шижигтэй дод. За тэгээд ингэлээ. Ер нь анзаарлаа. За өмнөх дугаар дээр яаж исэн нөгөө азтнаа яах юм? Тэрийг бодож байна. Сүүлийн 10 дахь дугаар дээр зарлана. Өө чи ямар тийм нэг альт гэж. Ингэлээ 5 дугаарын комент бас гүйлгэж харлаа. За. Тэр хөгшөрсөний гайхсан хүмүүс. Гэхдээ өөрсдөө ч гэсэн хөгшөрч болох тулгаж байна. Тэгээ яг найзгаа бас
Шүл настай хаад гэдэг насны явж байгаа юм байна. Чи тийм дараад ирнэ 2 дугаар хоол загч байна уу? Шүл их загч байна. Би бол нэрнээс ингээд гайгүй шүлүүд шүл талтай болчихсон. Сүүлүүд одоо нэг хин тэнд орж чадхаа болчихдог шин. CUJS мессэс. Эдийн засгийн байдал хүндэрсэн дэх бодгоо CUJS. Бооны сүп мөп гэдэг нэг ногоон тэр мэрийг гусаал хөрх гэдэг. Өрөвдөмөр байгаа шүү дээ. Нэр манай гуанч нь аягүй хөөдөг шүү дээ. Энэ тэндгүү. Одоо аягүй хаагдсан юм. Та анзаараа. Хөтс юу зүг шүү. Амнаас үсрээ унаас удаа бүр зүхтаан одлоо шүү дээ тийшээ бүр сая. Төгшин шүд мэд унаад үсэрч. Босцоо живүүлж идэв. Шүлэндээ. Яа, таваашаа. Чиний шүдгүй. Хүү. Горилтой шүд нэг эмээгийн босцоо живүүлж идэв. Амар. Манай эмээгийн босцоо тасархаа. Энэ айл болгоны хоолны юу мууж зарим айл болохоор ингэ бүр цөөн хүртэл талхаар даруулж идэв. Баатан төгөл төр зэгдэг л бах та. Үгүй. Цөөн даруулж идэв талхаар. Тэг сонсч байсан. За арайш тийм амар. Цөөвөн гэж иргэлж иддэг төрлийн мангас биш ээ. Өнөө дахиад хэлж чинь. Өнөө нэг сануулж чинь. 28 гэсэн үү? Шинэ шүл миний унж байгаа 5 зулын шинэ 21 гэдсээр хэлсэн шүл. Хүч бодаатай 21800. Өрөө шүл 24800. Тэс танаа хамгийн хямдхан олж өгдөх юм. Хамгийн хямдхан болоо. Комплиментний борц. Хэдэн дүүргээ? Үгүй. Дүүр орж бүнгүү борц хийж байгаа л яхаа. Хин гэдгээс. Төвгөө байвал царайлаг хүмүүст өгнөгөө. Хэш. Юм олж идэг хаа. Нэг гоё сонирхолтой дугаар хийвэл амар газар нэгцэн байна нэ. За, Долоодтай гинэ. пүү бацраа. За. Амар хоолтой гинэ. За, тэрэнд ороход битээр спонсор хэрэгтэй. Битээр дамжиж ажиллах хүсвэл доор байгаа. Нэг гүний хаална л ерөөсөө баг 500 мянга болгож. Очны ганц үе вино уугаа. Нэг хоол гэдэг. Нэг гүний зардал 500. Юу ямар хоол нэ? Аймт гүнтэй. Одоо хэлцүүл хүмүүс мэдчихнэ. За. Эцээш юм болж ирдгээр л оруулъя тий. Тэр Монголын хамгийн үнэтэй газар тэр. Монголын хамгийн үнэтэй газар хаана гэж чи? Монголын хамгийн Тэгтээ хамгийн амар нь нэвтрүүлэг хийхгүй ш магадгүй. А тийм үү. Тий. Тэгэхээр би бүр санаа гаргаад. Нууцаар хийлээ. Манай бичдэг шилээ зүүж байгаа. Тий. Нууцаар би энэ жижигхэн камер ингээ бариад. Битээр очиж хоол идээд. За нэг тийм Хүмүүс тэгж амьд. сенсор дугаар. Дараа нь бөө хэрүүл болоод устдаг гэдэг та нар тэр дугаар бичиж аваад энэ тэндээс өөр газруудаар өөр YouTube аккаунтнаас тавиад байгаа. Хор юу. Юу хийлээ. Хоол идээд явж болдгоо гэсэн систем нүгэлтэй юм гэж байна. Харин аршаа болчихсон. Аршаа махны завсар аршаа болоо. Чавганы үнтэй шүү. Дарж хэсүүл яа. YouTube. Энэ одоо Монгол улсад одоо хэрэг аль төлж орж ирдгүү бараа шүү. Тийм. Зөв хоороо хил давуулаа шидчихв нэ. Наа тий. Би харцаа удаан тавг гэж орж иж хаадаг. За тэгээд эртний үндийг хэлэх хэрэгтэй барахгүй. лабны хаана барилж байгаа дахиад нэг удаа хэлье. Тэгээ өмнөх дугаарууд дээр хэлсээр л байна. Хүмүүс ихтэй маш их асуусаар л байна. Ер нь гэхдээ бити тийм залхуу байгаа чи. Зүгээр гүйлгэж уншаад юм уу дээр дараа комментнээс олоод харахад цөөвлийн гудамж 1-р сургуулийн урталд чонон бүртгөөс урагшаа аваад бид санхүүгийн нэгтлэгдсэн. Дээрээ BID Financial Center гэж бичсэн. Өндөр бор барилга байгаа 12 дахь. Тэрний B1 дахь хөстэй байгаа. 11 цагаас онгоно хоол гарна. Хоолоор үйлчилж жагаад 3 дахь 5 дахь хагасаа буюу 5-г баасан бэм гаргуудад комеди тоглолттой байгаа. Тэгэхээр 19 цаг хүртэл хоолоор үйлчлээ нэг үзэгч. Айгуу сонио. Өөр комеди тоглолтууд байгаа. Маш олон клуб. Тий, хамтран янз бүрийн холилдоод ингээд. За одоо нөгөө Dately гэдэг нэг хэдэн залуучууд нэг Dately шоу хийдэг юм лээ. Хагасанд нь бол Dately болно. Эсвэл Club Comedy-ийнхэн болон 3 дахь 5 дахь нь Comedy Lab-ийнхэн бас тэгээ өөр комедиануудтай холилдоод гарна гэдэг ингээд ийм байгаа. 4-р өдөр нь бир марафонтой 50k төлөөд ингээд PV 3 цагийн хугацаанд. Тэр чинь ямар hours гэдэг үү? Юу гэдэг вэ? Бир марафон гэдэг. Бир марафон гэж нэрлсэн юм. Thursday. Oh. Do you speak English? No, not really. No. You don't. You. Do you have it? Do you have it? За тэгээд хамрын авсрахтай хүнд хэцүү цаг үедээ ийм гоё. Энэ шүд бол гэхдээ нэрмэс. Хайраа уусна. Энийг бол шарцсан хүмүүс л уумаар. Би одоо шартаг болохоор хэцүү. Чамааг бас ингээд байна. Найзынхаа юм худлаа махтаад гэдэг. Чи 1 2 юу яах юм уу? Муулах юм уу? Тэгэхээр өөртөө орж ирэл идэлтэй. Тэгэл өөртөө л муулчих л та. Заавалчгүй хүмүүсээр муулуулах гэдэг ингээл. Нэвтрүүлэг бичиж байна. Хүмүүс айгүйх асууж байна манай нэвтрүүлгийн талаар. Ядаргатай юм. Надаас од олцохоор хүмүүс өөр яагаад ядаргаа. За тэгээд ирж гоё Монгол хоол
амтлаараа. Тэр хануугийн тэр хэлдэг бас айгүй үний эхний дугаар дээр хэллээ. Гадаад дотоод олон жил амьдраад ирээд Монгол хоолоо сандсан яг ингээд комеди үзмээр байгаа. тийм байвал ирээ шууд Монгол хоолоо шууд ирээд идэрээ. Өдөр болгон хоол нь гарч байгаа. Гэтэ гадны хүнийг оруулж ирэхэд бол бас яг Эстерийн ширээн дээр ирээд нэг Колумб хүүхэн. за Нэг Итали, за нэг Чили. юу хийж байгаа бэ манайд? Ваа энэ Бээжин ороод тэгснээ эндээс ингээд Монголыг үзнэ ойрхон ирсэн ингээд орж ирсэн байна. За. Жигхэн жинүүн Монгол хоол эднийг орж ирээд хорхохыг бүр ингээд бүх ясыг хүлхэж тавиад ингээ. Цөөвөн гусаад Колумб хүүхэд тавьж гинөө. Чиний горхог. тэр бүр солиод ийзэн тэр гурав. Тэгээ одоо ерөөсөө энийг бүх мэддэг сошиал юмдаа TripAdvisor, Yelp баа. бүгдэн дээр нь бид нэр өстой рекоменд хийнэ. Өстойгоо газар. Та өөрөө нэг аккаунт нэгээд ёстойгоо газар мазар гээд худлаа биш болохгүй нүү? Яах юм. Хүмүүс харин одоо тэр хэлээд байгаа хүмүүс үнэтэй байгаа гэдэг хүмүүс орж ирээд үнэнтэйгээ яг матч байна уу, worth байна уу үз. Янз янзын газрууд байгаа тэгээд одоо. Тэр гурав дахь нэр амар гоё онгоцны буудлаас шууд орж ирсэн шүү. Нэг одоо тэгэл яг үннийг хэлэхэд манай Монгол мөнгөний ханш амар унж штэ. Тийм л юм асуудал болж байна. Түүнээс ч нэг үнэтэйсэд байгаа байхгүй. Гадуур хоол идэх хүмүүс мэдчихэж штэ. Угаасаа л нэг газар орвол нэг хоол мэдгүй нэг стейк авахд одоо 60 70 мянга. Оо, стейк авахд бол 100-аас боохгүй. Стейк гэж би пивгүй бол идэхгүй. Аа. Тэгэхээр чинь тэгэл явчих штэ. 100 мянга. Тэ? Ер нь Танах чи тавуулаа. 500 мянга. Гончгүй. Тэгвэл одоо бараг тэгэл ирээд аягаагоо шатч өөрөө ирсэн. Скул зүгээр эндэл хоолоо идэв штэ. Эндэл стейк Монгол маягаар стейк шараал тэгэл өвчмөг шараал идэг. Яа, хүчээж баслаа. Яа, за арай л юу ачна. Халуун сунаар баслаа. Арай л ингэ. За найз удаа. Одоо манай хануугийн бандган норцсон байгаа гэж барьсан чадчих. За ингээ байна. Нурууны ойдлоор бол амар. Энэ Дараагаад ерөнхийдөө бол эдний доор хоол инеж үзээрэй. Тэгээ дараа нь муулаа, та бүхэн өөртөө муулаа. Би бас нүдэн дээр нь муулж чадахгүй байна. Баярлалаа. Өнөөдрийн манай дугаарын цор ганц үнэнч спонсороор манай Аз маркетинг хата ундаа байлаа. Би байж байгаа учраас спонсор. Өөр спонсороор орох хүсэлтэй хүмүүс халбагдаарай. За янз. Дараагийн дугаараар уулзъя.